Юу хийхээ ч одоохондоо сайн мэдэхгүй. Ямар ч байсан материал авсан. Сэнэг телевизийн Sweet Kitchen нэвтрүүлэг 7 хоног бүр үзэгч та бүхэндээ тун сонирхолтой холимог дугааруудыг хүргэсээр байгаа. Өнгөрсөн 7 хоногт хүүхдийн хоол болон хүүхдийн төрсөн өдөр сэдвээр амтад хоол зуршны талаар хүргэсэн бол энэ 7 хоногт өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид шинэ жилийн баяр болон цагаан сар, Валентин, Мартин 8 болон цэргийн баярын дугааруудын холимог дугаарыг хүргэх гэж байна. Хүлээн авч үзнэ үү? Хэдүүлээ байлаа. Болоо. Яг нэг хүн хэлдэг тийм. Ахны яа мартаа. Яста борч байна. Сайн байцгаана уу үзэгчдээ, Sweet Kitchen-ийн цааш шинэхэн дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаар бол бид бүхэн Мартин 8-ны баярыг, шинэ жилийн хоолтой, за мөн маш гоё амттан та бүхэнд санал болгож байна. Ингээд та бүхэн нэвтрүүлгээ тоглоосож үзээрэй. За одоо хоёулаа эхлээд нь юу ихлээ? Эхлээд овно шарх шүүгээ халаасан 180 градус талаасан байгаа. Тэгээд надад ийм 3 2ч байж болно. Арай том бол энэ 23 см-тай хэв байгаа. Тэгээд том бол 2 болно. Би бол 3-т хийх гэж байгаа. Тэгэхээр эхлээд кекээ зургийг бүртгэхээс өмнө юу яа хэвээ бэлтэн. Тэгэхээр би энэ цаасаа ингээд хаачлаад хаачаараа ингээд хэв гаргацсан байгаа. Яроолныхоо. Одоо энийг хаачсан. Ингээ хэвээ бэлтчихлээ. За энд нөгөө 226 г маслал маань байна. Энэ дээр 450 г сахар хийн. Тэгээд 5 минут орчим миксэрнэ. За одоо маслаа миксэрснийхэн дараа гурил шигшсэн гурилаар бейкон паудер 2 г давстайгаа ингээ гурван халиад утгах чинь. За ингээд болоо. Өндөгний цагаан 7 ширхэг өндөгний цагаан дээрээ 1 аяг сүүгээ 15 мл ванила байгаа. Энэний оронд хуурайг оруулж болно. Тэгээ гол нь өндөг, сүү, маасл эдгээр маань өрөөнийхэн температурт байх ёстой. За одоо миксерсэн маслан дээрээ гурилаа. Нэвтрүүлгийн ерөнхий бэлтгэгч Golden Home. Тэр одоо зураг ингээ хоёр янзаар хийх гэж байгаа тийм ээ. Нэг нь шоколадтай, нөгөөх нь ванильтай. Тэгэхээр одоо энэ шоколадыг бүгдээ энэ усан дээр хайлуулъя. За одоо бэлэн болсон зурмгаа хэвэндээ хийн. Тэнцүү 3 хуваах байгаа. За энэ кекс маань хэр зэрэг хөөдөг үлээ? Энэ хөөн тийм гоё хөөдөг. Тэгээ би одоо тэнцүү 3 хуваах хэвээр. Энийг нэг кекэндээ нэг хэвэндээ цагаан. Энэ хоёртой борыг хийх учраас эндээ би шоколадаа хайлуулсан шоколадаа хийн. Тийм болохоор эндээ үлдээгээд байна. За одоо хайлуулсан шоколадаа хөргөөд зурмын дээрээ хийн. За одоо энэ зурмгаа хоёр хэвэндээ хуваана. За одоо бэлэн болсон зурмгаа өрчилж халаасан шарх шүгэндээ хий. Ингээ 25-аас 30 минут чигнэ. Нэвтрүүлгийн ерөнхий бэлтгэгч Golden Home. За би одоо сүн кремээ миксер цэцэн байгаа.
Одоо тортоо кремээрээ бүрэх гэж байна. Яг миний хийх гэж байгаа шоколадаа гадахын бүрч штэ. Тэр нь бас нөө ингэж уурсахгүй. Тим крем хийхгүй бол зарим кремнүүд ингээ бүрсний дараа уурсчихаар миний нөгөө гадуур нь чимэглэж байгаа тортоо шоколадыг хайлуулад идэг. Урсаад. За одоо би тортоо бүрдэх шоколад моделинг хийж үзүүлэх гэж байна. Энд бол 454 г цагаан шоколад, 120 мл корн сироп орж байгаа. Нэг ийм хотгоор хүнсний скотч, ийм түгжээтэй уут хэрэгтэй. Одоо энийга 30 секунд пэйжент хийж халаана. За ингээ 30 секундээр 2-3 удаа хийхэд ингэж хайлна. Том зүгээр цагаан шоколад байвал тэрийг сайхан хутгаар зүсэж жижиглж агаад хайлуулбал илүү хурдан хайлах бол. За ингээ хутгаад хахаар хайлаад дуусч байна. Хэрвээ шоколадаа өнгө оруулах бол энэ шоколаданда хүссэн өнгөө хийгээд хутгаж хайлахаар өнгө чи орчин. Тэгээд дараа нь корн сиропоо хийх хэрэгтэй. Ингээ корн сироптойгоо холиод хутгахаар зууралдаад хатуураад ирнэ. Тэгээд ингээ хатуурснаа бэлдэж тавьсан хүнсний скотчн дээрээ тавиад сайхан агаар оруулахгүйгээр битүү боогоод ийм төвжөөтэй уутанд хийж тасалгааны хэмд хонуулчаад хэрэглэх ёстой. Хөргөш мөргөшөнд хийх шаардлагагүй. За энэ шоколадыг бол би хонуулж бэлдсэн байгаа нь нэвтрүүлэхэд зориулж тэгээ саяны хайлуулсан шоколад маань ийм болох ёстой. Энийг сайхан гараараа базаад зөөллөөд бүр хитрхи хатуу байвал 20 минут пэйжент хийхэд 20 секунд пэйжент хийхэд зөөлөрчин тэгээ сайхан ингээ базаад ийм болж байгаа. Тэгээ энүүгээрээ илдээ тортоо бүрчээд хүссэн хэлбэрд үрс өнгөө оруулаад юм хийж болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент Golden Home. За одоо бит хоёр маань шинэ жилийнхаа бэлог бүрхгээд чимэглэлээ хийж байна. За сая шоколадаа хайлуулад бид нар технологийн заасан. Би энд болвол өнгийг оруулах гэж байна. За тий үжин маань тортоо бүрэх шоколадаа хийх гэж байна. За энэ өнгнөөс би энэ гаманзан дээрээ цаас калкин цаас тавьсан байгаа. Яагаад тэгэхээр энэ маань нэгт энэ шоколадын минь хэлбэр дүрс янз бүрийн муухай оруулахгүй жигд энэ гөлгөр болгоно. Хоёрт энэгээр аваад бүрхэд амарх учраас ингээд цаас тавьж байгаа. Тэг ингэж хүнсний бэлээ хэрглэж будаг оруулахгүй бол гар мухаална. Энэ зүгээр л гурил шиг бац тээ. тийм бай. Тэгээ идэхэд амттай шоколад. Идэхэд амттай. За улаан өнгө маань нэг иймэрхүү орж ийн. Дахиад өнгө нэмэх үү? Жохон нэмчих үү? Арай жохон. За тэгээ. Sometimes I see all the brave new world arise, and I see how it thrives in the ashes of our lives. Oh yes, man is a fool, and he thinks he'll be okay, dragging on feet of clay, never knowing. За бэлон маань ерөөхдөө дуусч байна. За маш их хөдөлмөр шаарддаг юм бэлэн байна. За тэгэхээр шинэ жилийн өдөш энэ бүсгүйчүүд маань гэр эзэгтэй нар маань торто хийхдээ өмнөх оройн нь ер нь бэлдээ тавьчвал их амар юм шиг байна тий. Тийм, ер нь бол би бол яг ийм торт хийхдээ шүнжэнгөө сууж хийдэг. За амбэр бэлэн болчлоо тий. За бэлэн маань бэлэн болчлоо.